Тэгэхээр тэр амьд бадгаалаас авсан ноос мод цодоор хийсэн тэр Монгол гэр чинь хүнийг одоо нэгдүгürt байгаль хүн хоёрын хоорондох энергийн солилцоог чөлөөтэй хийдэг. А хоёрдугаарт мэдээллийн солилцоог чөлөөтэй хийдэг. Гуравдугаарт акустикийн солилцоог чөлөөтэй хийдэг. Монгол гэр дотор найр наадам хийгээд ямар ч сайхан уртын дууг хөөмийг ингээд хал дүүрэн орлоо дуулж хахад хүний чихэнд хар яр гэд ядаргаатай сонсогддгоо шүү дээ. Энэ юу хэлж байгаа гэхээр акустик сайн байгааг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр орчин үед ингээд нэг битүүмжилсэн ийм тэг гадагшаа дуу аваа цацрагдгүй орчин бүрдүүлчээ тэрийг акустик явуулчихсан янзын гэдэг. Нөгөөх нь ороо суухаар зэрэг чихэн дээр нэг дуу аваа хэд дэлдээд чих ядраад гарч ирж шít. Тэгээд юм сонсоод гараад ирсний дараа чихэн дээр бүү дүжрөөд хэдэн цаг чих дүжирч. Энд акустикийн хувьд сайн байгаа юм уу? Хамгийн муу байгаа. Акустик сайн байна гэдэг бол та тэр зүйлийг хамгийн цэврээр, хамгийн оргиор, хамгийн сайн сонсч авсан мөртөө чих чинь ядаргаагүй байх хэрэгтэй. Энэ буруу тогтолцоо явж байгаа юм. Тэгэхээр зэрэг бид энэ Монгол гэр гэдэг чинь ямар агуу зүйл. Энерги, мэдээлэл, энергийн солилцоо, үйлчил энэ хүний сэтгэхгүй бодлыг тэлжээдэг. Монгол гэр сувраган бүтцтэй. Бид нар одоо сувраг гэл нэг юм ярьдаг. Энэ буддийн шашны ламдар нэг амьгүй тоосго, цемент шохоо баах юм нийлүүлж байгаад нэг юм амьгүй нэг байшин шахуу юм барьчих. Тэгээ тэрийгээ сувраг гэдэг. Тэнд ямар ам байгаа юм бэ? Ам байхгүй. Сувраг гэдэг чинь амьд. Сувраг гэдэг бол ил ертөнцид байгаа хүмүүс биднээс сансар окторгуутай энерги мэдээлэл солилцдог. Онс байдаг. Тийм учраас тэр сувраг бол амьд байдаг. Тэгвэл яг энэ байгаль дээр байгаа хүний бүтээсэн амьд сувраг гэвэл Монгол гэр байдаг. Монгол гэр одоо твгийтэл ханын тэгшин бариад байгаа болохоос дээр үедээ бол ийм ташуу байсан. Тарпес silver. Тэгээд дээшээгээ үнэн. Тэгээд тоондоо гэхээр ерөнхийдөө бүтцэн гурвалж хэлбэртэй сувраг хэлбэр байсан. Монгол гэр гэдэг чинь суврагын дотор яадаг гэхээр одоо энэ дэлхийн эрдэмтэд тогтооцсон байгаа. Энэ Египтийн пирамид. Пирамид гэдэг чинь өөрөө монголоор сувраг гэсэн үг шүү дээ. Цац гэсэн үг. Энэ Майя совлын туурин дээр байгаа пирамидууд. Эдгээр яадаг гэхээр пирамидын дотор яг ижилхэн махыг хоёр хуваагаад нэг нь пирамидын дотор тавьсан, нэг нь гадаа нь тавьсан. Гадаа тавьсан мах 7 хоногийн дараа өтөөд, хатаад, хоржигоо жижигхэн болоод харлаад бүр хачийн болцсон. 7 хоногийн дараа суврагын дотор тавьсан мах хэв хэвээр байжсэн. Тэгэхээр монголчууд суврагын дотор сувраг бол орчноосоо сайн энергийг өөртөө дотроо хоримтлуулдаг. Орчиндөө байгаа муу энергийг сарниадаг гэдгийг олоо тогтооцсон. Энэнд гурвалжны агуу чанар байдаг. Гурвалжныг бас дүрсийн хатнаар монголчууд сонгосон санамсаргүй явдал биш. Тэгвэл өөрсдийнхөө одоо энэ барууны ертөнцид зориудаар тусдан сувраг бүтээж байгаа бол монголчууд зүгээр суврагын дотор амьдарчсэн. Орон сууцаа суврагаар бүтээсэн байсан. Ингээд тэр гэр нь бол ойр орчиндөө байгаа бүх сөрөг энергийг түлхчээдэг, харин сайн энергийг өөртөө татаж хурааж идэг. Ийм агуу бүтэж явж байгаа энергихийн талаас. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс юу гэсэн гэхээр ерөөсөө энэ пирамидуудыг чинь энэ барууны ертөнцийнхэн болвол ерөөсөө тэр хаан маан тэр том өрлөг жанжийн том агуу явсан хүмүүсийн сүнсийг тэнгэрт гаргах гэж хэрэгжилж ирсэн юм байна гэж. Тэгээд тэдний хан дээр юу байдгүй гэхээр хүний дүрстэй том шууны дүрс юунууд байдаг. Нисэж байгаа шууны дүрсүүд их байдаг. Тэгээд тэрийг тайлбарлаж байгаа. Хүний оюун ухаан энэ пирамидаар дамжуулж тэнгэрт гардаг энэ үйл явц юм байна. Тэгээд хүний сүнс, хүний оюун ухаан нисэж гин гэсэн санаа юм байна гэж тэрийгэ тайлбарласан. Энэ бол маш их магадaltaй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр нөгөө барууны ертөнцийнхэн чинь сүнс нь дээшээ гардаг учраас тэр том хаамаан байсан хүмүүсийн сүнсийг тэнгэрт гаргаж мөнхжүүлэхийн тулд тэнгэр болгохын тулд тэд нар тэр пирамидуудыг ашигладаг байжээ гэж. Гэхдээ тэгвэл насаараа Монгол гэрт пирамидд жинхэнэ амьд пирамидд амьдэрсэн тэр улсууд яах вэ? Шууд дээшээ гардаг. Тэгээ би та нарт түрүүний хаврын лекс хэлээгүй. Юу гэхээр зэрэг хүний энэ биеэр 10 төрлийн эрчим хүч урсч идэг. Хүний цусыг дагаад, хүний шөрөмсөөр явж байгаа хий урсгалыг дагаад 10 төрлийн энерги буюу эрчим хүч урсч идэг. Энэ ямар хүнд 10 төрлийн эрчим хүч байдгийг гэхээр төрүүлэгч мөнх тэнгэр эцгийн эрдмийн тал буюу удмын сангийн эрдэм ухаануудад боловсрсон хүний биеэр 10 төрлийн эрчим хүч урсч идэг. Хүн яг өөхөх агшинд тэр 10 төрлийн эрчим хүч нь хөх толгон дээр цуглараад хөх толгон дээрээс мөнх тэнгэрийн буу тавьдаг.
Мөнх тэнгэрийн буу гэдэг нь та нар одоогийнхоор хэлэх юм бол зүгээр буу буудж байгаатай адилхан. Өөрөөр хэлэх юм бол 10 эрчим хүч чинь хүн яг өөхөх мөчөд хөх толгон дээр хураагдаад олон ясны уулзах дээр хураагдаад тэгээд тэр хүч 10 эрчим хүч нийлнэ гэдэг чинь асар их хүч байдаг юм байна. Тэр хүч одоо хүний мөн чанарыг дээш нь түлхэж тэнгэрт гаргадаг байна. Тэгэхээр хөх толготой хүмүүсийн бусад толгой хүмүүсээс ялгагддаг агуу чанар нь ингэснээрээ Монгол хөх толготой хүмүүсийн сүнс бүгд мөнх тэнгэрт гарч тэнгэр болох чадвартай. Ингээд мөнх тэнгэрийн буу хөх толгон дээрээс тавиад хүний сүнс тэнгэр рүү түлхэгдэх мөчөд их цагаан гэрлэр явдаг байна. Тэр цагаан гэрлийг олж харсан хүний тэр цагаан гэрлийг заяа гэж, тэнгэрийн заяа гэж нэрлэдэг. Тэнгэр заяатай монголчууд гэдэг энэ дээрээ байдаг. Тэгвэл одоо энэ барууны ертөнцийн ээжийн талын мэдлэгийн сан буюу хөгжлийн сангийн эрдэмт боловсрсон улсууд 9 одоо биеэр нь сүлжиж байдаг. 9 эрчим хүч биеэр нь сүлжиж. Тэр 9 эрчим хүч мөн хөх толгон дээр цуглана. Тэдний олон уулзах дээр цуглана. Тэр 9 эрчим хүч хүний мөн чанарыг түлхэхээрээ зэрэг тэнгэрт гаргаж чаддгүй юм байна. Тэгээ энэ сансар окторгуугаар хий хоосон тэнүүлчихдэг юм байна. Хүч нь хүрдэггүй. 10 эрчим хүчтэй хүрдэггүй. Тэгээ арвтын систем гэдэг чинь маш нарийн юм байдаг. Орчлонгийн өөрийнх нь оршихуун 3 тулгуур хуулийн нэг байдаг. Тэгэхээр ээжийн талын мэдлэгийн буюу хөгжлийн сангийн эрдэм ухаануудад боловсрох уу? Аавын талын эрдмийн буюу удмын одоо эрдэм ухаануудад боловсрох уугүй юу гэдэг чинь бидний шийдэх асуудал. Тэр тусмаа хар удмын монголчууд бол энэ мөнх төрүүлэгч мөнх тэнгэр эцгийн эрдмийн талын хар удмынхан бид нар. Тийм учраас мөнх тэнгэр ээжийн талын мэдлэгийн сангаар явсан улсууд хүн төрөлхтний соёл иргэншлийг сүрлийн ирмэг дээр авчирхад монголчууд дандаа энийг засдаг. Тэр засхуун эрдэм ухаан биднэрт байгаа учраас. Тэгэхээр Монгол гэдэг чинь тэр чигээрээ амьд суурах цацраг. Тэрэн дотор насаараа амьдрсан сайн бүх энергийг хураасан улсууд чинь тэр дээшээ гардаг. Тийм учраас алтан ургийнхны хүндтэй хүмүүсийг одоо жамуухаас ихсүүлээд буруу зүйл хийх үед нь цус гарахгүй ална гэж нугсын тасалж алддаг байсан. Яаж байгаа юм гэхээр алтан ургийн тэр ухаантай сүнснүүдийг дахиж дэлхий дээр хүн болгож төрүүлэхийн тулд тэр мөнх тэнгэрийн буу тавиулж тэнгэрт гаргуулахгүй тулд тэгж юу яадаг байсан. Дэлхий дээр дахиж хүн болгож төрүүлж тэр эрдэм ухааныг ашиглахын тулд цус гарахгүйгээр нугсын тасалж алддаг байсан. Энд маш нарийн зүйл юм. Яагаад бид нар 10 хуруутай байдгийг? Энэ эцгийн талын эрдмийн сангийн хөгжлийн удмын сангийн энэ 10 эрдэм ухааныг 10 эрчим хүчийг биедээ цогцлоох гэж бид энүүгээрээ 10 эрчим хүчээ гаргадаг авдаг. Тэгээд 10 хуруутай байдаг. Гэх мэтлэн тэгэхээр Монгол гэр өөрөө тэд нар одоо тэр барууны ертөнцийнхэн бол өөрсдөө шууд мөнх тэнгэрийн буу хөх толгон дээрээс нь тавиад тэнгэрт гарах чадваргүй учраас тэр тусгай байгууламж болсон пирамидыг ашиглаж ирсэн баг.